Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ энгийн одоо цаг буюу simple future tense-ийг үзэх болно. Сувга subscribe дараад дараагийн хичээлүүдийг хүлээн авч үзээрэй. За, энгийн одоо цаг гэдэг маань арай болж амжаагүй байгаа зүйлийг буюу болох гэж байгаа зүйлийн талаар ярихад хэрэглэгддэг цаг байгаа. Жишээ авч үзье. This year, Jim will read mine read books. Энэ жил Jim mine read-ийн номнуудыг уншина. За, унших гэдэг үйлэг маань will гэсэн тослох үйлэг аваад уншина буюу ирээдүйн цаг дээр унших болно гэсэн утгыг илэрхийлж байна. Тэгэхээр will гэдэг туслах үйлэг маань монгол хэлэн дээр бол нагийн дөрвөн зэрэгт гэж бид нэр ярьдаг. Ирээдүйн цагийн төгсгөл болно гэсэн үг. За, одоо өгүүлбэрийн бүтцээ аваад үзье. Эзэн бие дээр нэмэх нь will гэдэг туслах үйлэг маань орж ирээд араас нь үндсэн үйлэг маань орж ирнэ. Бид нэр present simple tense дээр I, you, we, they гэдэг эзэн бие дээр үйл үг маань infinitive буюу анхны хэлбэрээрээ work гэж орно гэж үздсэн. Simple future tense-ийн хувьд гэх юм бол he, she, it гэсэн биеийн төлөөний үг дээр үйл үг маань мөн л адилхан work гэж орсон байгаа. Энэ дээр s дагавар бичигдээг байгааг та бүхэн анзаарж байгаа бах. Яагаад вэ гэхээр өмнө нь миний тайлбарлаж байсанчлан хоёр үйл үгийн эхний үйл үг нь хувирсан байхад дараагийн үйл үг хувирахгүй гэдэг дүрмийн дагуу will гэдэг үйл үгийн араас орж байгаа work гэдэг үг маань бүх эзэн биеуд дээр анхны хэлбэрээрээ буюу work гэсэн байдлаараа орох нэ. За, одоо тэгвэл эерэг өгүүлбэр буюу positive sentence-ийг авч үзье. We will live in Japan. Бид нар Японд амьдрах болно. Бид нар Японд амьдрна. Julia will work tomorrow. Julia маргааш ажиллана. Will гэдэг үгийн доогуур зурсан байгаа нь will гэдэг үйл үг маань present simple tense дээр заасны дагуу s дагавар авахгүй байгаа гэдгийг анхааруулах, сануулгах зорилгоор доогуур нь зурлаа. Дээрх өгүүлбэр маань негатив байдлаар яаж орох вэ? Үгүйсгсэн байдлаар ямар болох вэ гэхээр we will not live in Japan. Бид нар Японд амьдрахгүй. Live гэдэг үйл үг маань дээр will live болохоор амьдран болсон бол will not live гэхээр амьдрахгүй болсон байна. Julia will not work tomorrow. Julia маргааш ажиллахгүй. Will not гэдэг үгийг англи хэлэнд товчлоод won't гэж мөн хэрэгэлдэг. Хөвчлэн ярианы хэллэгт хэрэглэгддэг. За, асуух хувилбар маань ямар хөө болох вэ гэхээр will we live in Japan? Бид нар Японд амьдрах юм уу? Эзэн биетэйгээ туслах үйл үг маань байраа солиод we will гэдэг өгүүлбэр маань will we болсон байна. Will Julia work tomorrow? Julia маргааш ажиллах юм уу? WH-ээр эхэлсэн асуух үгтэй өгүүлбэр зохиож үзцгээе. Why will we live in Japan? Бид нар яагаад Японд амьдрах юм бэ? Бид нар яагаад Японд амьдрах гээд байгаа юм бэ гэсэн асуулт болж байна. Why will Julia work tomorrow? Julia маргааш яагаад ажиллана гэж. За, цаашаа явцгаая. Ирээдүйн цагийг илэрхийлдэг хоёр хэлбэр байдаг англи хэлэнд. Will гэдэг туслах үйл үгийн оронд going to гэдэг үг орж ирнэ. Гол нь өмнөө verb to be заавал ашиглана. Тэгэхээр эзэн бие дээр нэмэх нь verb to be, нэмэх нь going to тэгээд үйл үг ахнэ. За, биеийн төлөөний үг болон үйл үгүүдээ дэлгэцэн дээрээ гаргаад ирээ. I, you, we, they, he, she, it бүгдээрэн дээр нь үйл үг маань work болж байгаа. Өмнөх хуудсанд үзсэнчлэн will гэдэг үгийнхээ оронд бүгдээрээ going to-г авчираад тавьчихъя. Тэгэхээр би ажиллах болно гэсэн утга санаа илэрхийлж байна. Одоо тэгэхээр эзэн биедээ хамаарах verb to be-гээ оруулж ирнэ гэсэн үг. I am going to work. You, we, they are going to work. He, she, it is going to work болох нэ. Verb to be хичээлээ үзээгүй бол өмнөх хичээлээс нөхөж үзээрэй. За, өгүүлбэр зохиоцгоё. Positive sentence нь You are going to live in Japan. За, өмнөх өгүүлбэртэй ер нь бол адилхан орчуулагдана. Бид нэр Японд амьдрна гэсэн санааг илэрхийлнэ. Ялгаатай зүйл нь юу гэхээр going to гэдэг үг маань өгүүлбэрт ашиглагдж байгаа тохиолдолд бид нар энэ үйл явдлыг дөнгөж энэ ярьж байгаа хугацаанд шийдээд хэлж байгаа зүйл биш. Энэ бол төлөвлөгдчихсөн, тодорхой болчихсон энэ үйл явдал болно гэдэг нь бараг 90% тодорхой байх тохиолдолд going to гэсэн үгийг бид нэр хэрэгжилж байгаа. Тэгэхээр бид нар Японд амьдрах гэж байгаа гэж орчуулах нь илүү утга дүйн гэсэн үг. Julia is going to work tomorrow.
Жулия маргааш ажиллах гэж байгаа. Жулия маргааш ажиллана. За үгүйсгэх хөлбөр нь яг адилхан not гэдэг үгүйсгэх утга илэрхийлсэн үгээ аваад we are not going to live in Japan. Бид нэр Японд амьдрна гээгүй, бид нэр Японд амьдрах гэж байгаад одоо болчихсон гэсэн санааг илэрхийлнэ. We are not going to live in Japan. Бид нэр Японд ер нь бол одоо амьдрахгүй гэдэг нь тодорхой болчихсон тохиолдолд бас ингэж хэлж байна гэж ойлгож байна. Julia is not going to work tomorrow. Julia маргааш ажиллахгүй. Julia маргааш ажиллана гээгүй. Маргааш ажиллахгүй гэдэг нь тодорхой болчихсон гэсэн үг. Асуух хувилбарыг нь авч үзье. Are we going to live in Japan? За positive өгүүлбэрээ буюу эхний эерэг өгүүлбэрээ аваад үзье тийм ээ. We are going to live in Japan гэдэг өгүүлбэрийн эзэн бий болон туслах үеийг байраа солиод асуулт үүсгэнэ гэхээр are we going to live in Japan болж таарж байна. Бид нар Японд амьдрах гэж байгаа юм уу? Бид нар Японд амьдрахаар шийдчихсэн юм уу гэсэн асуулт байна. Why are we going to live in Japan? За WH-тэй асуулт боллоо тийм ээ. Яагаад бид нар Японд амьдрах гэж байгаа юм бэ? WH үсгээр эхэлсэн асуух үгнүүд маань ерөөсөө энгийн асуух өгүүлбэрийнхээ хамгийн уртталт нь ирж бичигдээд WH-тэй асуух өгүүлбэр болдог. За тэгэхээр ирээдүйн цагийг бид нар ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр ямарваа нэг зүйлийг таамаглаж байгаа юм уу? Тийм зүйл болно гэдэг хүлээлтийнхээ талаар хэлэхдээ илэрхийлж байгаа. Жишээлбэл I will be in Tokyo by 6 p.m. tomorrow. Би маргааш оройн 6 цаг гэхэд 6 цагийн үед by гэж байгаа учраас үед гэж аав. Токиод очихсан байна. Би Токиод байх болно гэсэн санаа. За энэ маань миний таамаглал гэсэн үг. Би нэг 6-гийн үед л очихсан байна да гэсэн таамаглал. It's not hot outside. Гадаа халуун биш байна. So I will wear my jacket. Тийм учраас би хүрмээ өмснө. Wear өмсөх гэдэг үг маань will гэдэг туслах үг аваад өмсөх болно гэсэн утга санааг илэрхийлсэн байна. Энэ маань миний шийдвэр. Тухайн энэ ярьж байгаа цаг мөчид цаг агаарын талаарх мэдээллийг авангуудаа энэ хүн юу өмсөхөө шийдэж байна. Julia will send me all the details by email. Julia бүх л дэлгэрэнгүй мэдээллийг надад имэйлээр илгээнэ гэсэн өгүүлбэр байна. Julia мэдээлэлээ явуулнаа гэд хэлчихсэн тохирчихсан байна тийм ээ. Тэгэхээр нөгөө хүнд нь болохоор надад имэйл ирнэ, бүх дэлгэрэнгүй мэдээлэл ирнэ гэсэн хүлээлт үүссэн байна. Энэ тохиолдолд бид нэр ирээдүйн цагийг хэрэглэх нэ. За хоёрдугаар хэрэглээ маань болохоор тухайн нэг нөхцөл байдалтай уялдан гарч байгаа үр дүн шийдийг хэлэхэд хэрэглэгддэг. Жишээлбэл if it rains tomorrow хэрвээ маргааш бороо орох юм бол I will bring my umbrella. Би шүхрээ авчрах болно. Би шүхрээ авч явах болно. If you come with us хэрвээ чи бидэнтэй хамт явбал we will be happy. Бид нэр баяртай байх болно. Тэгэхээр тухайн нэг нөхцөл байдалтай холбоотойгоор гарах үр дүнг илэрхийлэхдээ will буюу ирээдүйн цагийг хэрэглэх нэ. If Jim stops playing mobile games хэрвээ Jim гар утсааныхаа тоглоомыг болох юм бол he will lead the class. Тэр ангиа тэргүүлэх болно. Тэр ангийнхныгаа тэргүүлэх болно. Сурлагаараа тэргүүлж таарах нэ дээ. Энэ маань гарах үр дүнг илтгэсэн жишээ байна. If I have much time хэрвээ надад хангалттай цаг, шүү илүү их цаг байсан байвал I will learn a new language. Би шинэ хэл сурах болно. Дараагийн хэрэглээ маань ирээдүйд давтагдах үйл явдлыг хэлэхдээ мөн хэрэглэж болно. We will celebrate this day every year. Энэ өдрийг бид нар жил бүр тэмдэглэх болно. Давтагдах үйл явдлыг илэрхийлэхдээ ирээдүйн цагийг хэрэглэнэ гэдэг маань энэ байна. Jim will go to the swimming pool every Monday. Jim даваа гараг бүр усан бассейнд явнаа. We will work in the evenings until 1st of July. 7-р сарын 1-нд болтол бид оройн цагаар ажиллах болно. За дараа нь ирээдүйд дараалан болох ч байгаа үйл явдлыг тоочин хэлэхдээ бид нэр мөн ирээдүйн цагийг хэрэглэнэ. Julia will go home, take her book and come back to school. Julia гэртээ хараад номоо аваад сургууль руу буцаад ирнэ. За одоо жишээнүүд авч үзцгээе. Ирээдүйн цагийн баттгах өгүүлбэр. He will be a doctor. Тэр залуу эмч болно. Jim will become a doctor. За мөн л ялгаагүй тэр эмч болно гэсэн өгүүлбэр байна. Гол нь эзэн бие маань нэртэй болсон байна.
Be байх гэдэг үглэг маань become болох гэдэг үглэгээр солигдсон байна. Утгын хувьд ялгаагүй тэр эмч болно. Тэр ирээдүйд эмч болох болно гэсэн өгүүлбэр байна. Will гэдэг туслах үглэгийг англи хэлэнд давхар L үсгээр товчилж бичдэг. Тэгэхээр he will be a doctor гэдэг өгүүлбэрийг he'll be a doctor гэж хэлж болох нэ. Jim and Julia will travel to Russia by train. Jim, Julia хоёр Орос улс руу галт тэргээр аялна. Travel аялах, will travel аялах болно. I am going to take the IELTS test next week. За, going to орсон ирээдүйн цагийн өгүүлбэр орж ирж байна. Going to орж байгаа тохиолдолд эзэн бие маань to be үглэг авна. Тэгэхээр I гэдэг үгийн ард am орж ирсэн байна. Товчлолоороо I'm болсон байна. I'm going to take the IELTS test next week. Би эх 7 хоногт IELTS-ийн шалгалт өгөх болно. Өгнө гэсэн өгүүлбэр. Going to орсон учраас тест өгөх нь тодорхой болчихсон гэсэн үг. Тийм учраас өгөх гэж байгаа гэж орчуулах нь илүү нийцнэ. Going to гэдэг үгийг gonna гэж товчилдог байгаа. I'm gonna take the IELTS test next week гэж хэлж болох нэ. They will write their research report in Japanese. Тэд судалгааны тайлангаа research report гэдэг маань судалгааны тайлан гэсэн үг. Their гэд нөгөө хамаатуулах төлөвний үг ороод ирэхээр тэд нар өөрсдийнхөө тайланг буюу монгол хэлэнд тайлангаа болж орчуулагдах нь. Тэгэхээр тэд нар судалгааны тайлангаа япон хэл дээр бичнэ. За, they will гэдэг үг маань they'll болж товчлогдож болно. They'll write their research report in Japanese гэж хэлж болох нэ. Jim will bring his DVD player today. Jim өнөөдөр DVD тоглуулагчаа авчрах болно. Julia is going to sing an Indian song. Julia энэтхэг дуу дуулахаар болсон. Энэтхэг дуу дуулах гэж байгаа. Энэтхэг дуу дуулна гэдэг нь тодорхой болчихсон гэсэн үг. Энэ өгүүлбэрийг Julia's gonna sing an Indian song гэж товчилж хэлж болох нэ. Одоо үгүйсгсэн өгүүлбэрүүдийг авч үзье. He will not be a doctor. Тэр залуу эмч болохгүй. Ирээдүйд энэ хүн эмч болохгүй гэсэн үг. Jim will not become a doctor. Jim эмч болохгүй. Jim ирээдүйд эмч болохгүй. За, товчилсан хувилбараар нь he won't become a doctor гэж хэлж болох нэ. Jim and Julia will not travel to Russia by train. Jim, Julia хоёр Орос руу галт тэргээр аялахгүй. I'm not going to take the IELTS test next week. Би эх 7 хоногт IELTS-ийн тест өгөх гэж байгаа бишээ. Өгөх гээгүй. Товчлол нь I'm not gonna take the IELTS test. They will not write their research report in Japanese. Тэд нар судалгааны тайлангаа Япон хэл дээр бичихгүй. They won't write their research report in Japanese. Jim will not bring his DVD player today. Jim өнөөдөр DVD тоглогчоо авчрахгүй. Julia is not going to sing an Indian song. Julia энэтхэг дуу дуулах гээгүй. Julia энэтхэг дуу дуулах байгаагүй гэсэн утга илэрхийлж байна. Товчлол нь Julia is not gonna sing an Indian song. Одоо асуух өгүүлбэр авч үзцгээе. Will he be a doctor? Тэр залуу эмч болох юм уу? Will not Jim become a doctor? Jim эмч болохгүй юм уу? За, үгүйсгсэн асуулт энд орж ирсэн байна. Will not гэдэг үгийг won't гэж товчлно гэж бүгдээрээ үтсэн. Тэгэхээр асуухтаа won't he become a doctor? Юм уу won't Jim become a doctor гэж асууж болох нэ. Won't Jim and Julia travel to Russia by train? Jim, Julia хоёр Орос улс руу галт тэргээр аялахгүй юм уу? Are not you going to take the IELTS test next week? Та эх 7 хоногт IELTS-ийн шалгалт өгөх гээгүй юм уу? I am going to гэдэг өгүүлбэрийн маань асуух өгүүлбэр нь are you going to болно. Үгүйсгсэн асуулт болохоор not гэдэг үгийг эзэн биенийхээ өмнө to be-ийн ард авах нэ. Will not they write their research report in Japanese? Буюу won't they write their research report in Japanese? Тэд нар судалгааны тайлангаа Япон хэл дээр бичихгүй юм уу? Will not Jim bring his DVD player today? Jim өнөөдөр DVD тоглуулагчаа авчрахгүй юм уу? Isn't Julia going to sing an Indian song? Julia энэтхэг дуу дуулах гээгүй юм уу? Англи хэлний ирээдүйн цаг дээр will going to-гээс гадна shall гэдэг туслах үйл үг мөн хэрэглэгддэг. Will, shall хоёрыг хэрэглэх дүрм нь яг ижилхэн
Өөрөөр хэлбэл shall гэдэг туслах өгүүлбэрийг хэрэглэхдээ to be өгүүлбэг хэрэглэхгүй гэсэн үг. За тэгвэл ямар үед will гэдэг өгүүлбэгийг биш shall гэдэг туслах өгүүлбэрийг хэрэглэх вэ гэдгийг авч үзье. Ямар нэг зүйлийг зөвлөх юм уу санал болгоход shall гэдэг өгүүлбэрийг хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Shall гэдэг өгүүлбэг маань зөвхөн I болон we гэсэн утга илэрхийлсэн өгүүлбэрт хэрэглэгдэнэ. Shall I wear a sweater or jacket? Би хоолойтой цамц өмсөх үү? Эсвэл хүрэн өмсөх үү? За энэ маань зөвлөгөө хүссэн асуулт болж байна. Shall we carry your bags? Бид нар таны цүнхийг зөөгөөд өгөх үү? Бид нар таны цүнхийг зөөх үү гэсэн үг байна. Энэ маань ямар нэгэн зүйл санал болгосон өгүүлбэр байна. Shall I put the vase in the cupboard? Би варыг аяганы шүүгэнд тавьчих уу? Аяганы шүүгэнд хийчих үү гэсэн асуулт байна. За заримдаа shall гэдэг өгүүлбэрийг албан ёсны хэллэгт хэрэглэдэг. We shall never forget your kindness. Бид нар таны найрсаг занг хизээж мартахгүй гэсэн өгүүлбэр байна. We will never forget your kindness гэдэгтээ яг ижилхэн will гэдэг үгийн оронд shall гэдэг үгийг хэрэглээд илүү албархаг яриа болгосон байна. We shall discuss our project after lunch. Бид нар бүгдээрээ өдийн хоолны дараа төслөө хэлэлцэнэ гэсэн санаа байна. Харин will гэдэг үйл үгийг хөвчлэн ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар ярихдаа юм уу амлалт өгөхдөө хэрэглэдэг түрүүн бид нэр энэ талаар товчхон дурдаад үзсэн байгаа. We will visit Hong Kong during our summer vacation. Бид зуныхаа амралтаар Гонконг руу явна. Аялна гэсэн санаа. Энэ маань бидний ирээдүйнхээ талаар ирээдүйд болох үйл явдлын талаар төлөвлөсөн төлөвлөгөө байна. Зуны амралтаар юу хийхээ төлөвлөсөн гэсэн үг. I will always do my homework right after the school. Би хичээлээс ирэнгүүтээ дандаа даалгавраа хийх болно гэсэн өгүүлбэр байна. Өөрөөр хэлбэл би хичээлээсээ ирсэн даруйда гэсэн үг. Right after the school гэдэг маань би хичээлээсээ ирэнгүүтээ гэсэн үг. Ирэнгүүтээ даалгавраа хийж байх болно гэдэг энэ маань амлалт болж тарах нэ. Амлалтыг илэрхийлэхдээ shall гэдэг үг биш, will гэдэг туслах үйл үг хэрэглэх нь байна. За тэгвэл will going to хоёрыг яаж ялгаж хэлэх вэ гэж байгаа тийм ээ. Түрүүн товчроор хэлсэнчлэн төлөвлөсөн зүйлийнхээ талаар хэлэх юм бол тухайн зүйл болно гэдэг нь бараг л тодорхой болцсон байгаа тохиолдолд бид нэр going to хэрэглэнэ. Жишээлбэл we are going to Дархан next week. Бид эх 7 хоногт Дархан руу явна. Миний Дархан явахгүй байх магадлал маань маш бага. Дархан явах магадлал маань маш их байгаа учраас магадгүй 100% итгэлтэй байгаа тохиолдолд би going to гэдэг үгийг хэрэглэж өгүүлбэр зохиох нэ. Is she going to Дархан next week? Тэр эмэгтэй эх 7 хоногт Дархан явах гэж байгаа юм уу? Тэр нөхөр явна гэж шийдчихсэн юм уу гэж асууж ийн гэсэн үг. She is going to write her speech in Korean. Тэр бүсгүй илтгэлээ солонгос хэл дээр бичих гэж байгаа. Солонгос хэл дээр бичнэ гэд тохирчсон тэр нь тодорхой болцсон хүмүүст тэр нь бүр зарлагдчихсан гэсэн үг. We're not going to paint our fence tomorrow. Бид нар уг нь хашаага маргааш будна гэж төлөвлөсөн байсан юм байна л та. Тэгээд болчихсон гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар будгаа болчихсон. Будах гэж байснаа болчихсон гэсэн санаа. Бид маргааш хашаага будахгүй. Монгол хэлэнд бол ингээл сайхан амархан орчуулчих чинь л та будахгүй. А гэхдээ not going to гэж хэрэгжилж байгаа бол бид нар будах гэж төлөвлөсөн байжгаад болчихсон гэсэн санааг илэрхийлж байна англи хэлэнд. За та бүхэн миний захидагсанчлан өдөр бүр өөртөө цаг гаргаад англи хэлний хичээлээ хийж байгаарай. Ямар нэгэн байдлаар өөрийгөө өдөр болгон англи хэлтэй уяарай. Энэ тохиолдолд таны англи хэл сайжрах болно. За ингээд дараагийн хичээлээрээ бүгдээрээ энгийн өнгөрсөн цагийг авч үзэх болно. Энэ хичээлийг үзснээ дараа бүгдээрээ англи хэл дээр бүх цаг дээр энгийн өгүүлбэрийг зохиох чадвартай болох юм шүү. Дараагийн хичээлээр уулзцгаая. За та бүхэн миний сувгаар өнөөдөр анх удаага зочилж байгаа бол subscribe товчийг дараад хажууд нь байгаа хонхыг мөн дараарай. Ингэснээр дараагийн бичлэгүүд гарах тохиолдолд YouTube-ээс танд мэдэгдэл очих болно. Түүнчлэн хичээлтэй холбоотой санал сэтгэгдлээ болон асуух зүйлсээ комент хэсэгт илгээхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.